За 25 оны 12 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 5 буюу энэ оны хамгийн сүүлийн сарын эхний 7 хоногийнхоо хөрөнгийн зах зээлийнхаа тойм мэдээллүүдийг хүргэе. За эхлээд үйл явдлын орангу. Лендимэний тууцын тогтоол гарсан байна. За энэ ямар тогтоол вэ гэхлээр гүйцэтгэх удирдлагадаа олон улсын сангаас 2.5 сая $, санхүүжилт татах гэрээ байгуулах юм эрх олгосон байна. За шунхлаа компани өрийн хэрэгслийн анхдагч арилжааг 12 дугаар сарын 8-ны өдөр хүртэл хойшлуулсан байна. За энэ компани өмнөх жил гарч ирсэн 24 оны 12 сард гараад сая энэ сарын эхээр дуусвар болсон бондод за би хөрөнгө оруулалт хийж байсан. За тэгэхэд бол жилийн 17% хүүтэй 12 сарын хугацаатай хүүн хагас жил тутамд буюу жилд 2 удаа төлөгдөх 50 тэрбум төгрөгийн нийт дүн бүхий бонд байсан. Тэгвэл энэ удаагийн бонд за шунхлаа бонд 3 гэсэн нэртэй. За мөн 12 сарын хугацаатай нийт татан төвлөрүүлэх дүн бол 50 тэрбум. За нэрлсэн үнэ 100 мянган төгрөг. Хугацаа нь 12 сар. За харин бондын хүүн 18% болж нэмэгдсэн байна. Төлөлтийн хувьд бол хүүн хагас жил тутамд. За харин үндсэн төлөлт бол хугацааны эцэст хийгдэх юм нөхцөлтөө бонд гарч байгаа юм байна. За комент хэсэгт энэхүү бондын танилцуулгын линкийг оруулчихъя. 12 дугаар сарын 5-нд санхүү эдийн засгийн их сургуультаа Монголын хөрөнгийн бирж нь стратегийн түвшний хамтын ажиллагааны юм санамж бичиг байгуулсан байна. За гол зорилго нь гэхээр олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, завламаар судалгаа шинжилгээ, хүний нөөцийн хөгжил, инновац, дижитал шилжилтийн салбарт өргөн үрээтэй хамтран ажиллах ийм хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа юм байна. 12 дугаар сарын 4-ний өдөр Монос хүнс хувьцаат компани хувьцаа 76.6 төгрөг хүртэл буурч сүүлийн 4 жилийнхэн ёроол үнийг тогтоосон байна. Ёроол үнд хүрсэн байна. 12 дугаар сарын 2-ны өдөр Техко хувьцаат компаниг Монголын хөрөнгийн биржийн үн цасны бүртгэлээс хасах шийдвэр гаргасан байна. За энэ болохоор тухайн компани өөрийн хүсэлтээр хассан байна. 25 онд бол нийт тийм 10 хувьцаат компаниг хөрөнгийн биржээс хассан. За үүний 7 нь бол Монголын хөрөнгийн биржийн шалгуурыг хангаагүй учраас хасагдсан бол 3 нь өөрийн хүсэлтээр хасагдсан байна. Ингээд хамгийн сүүлийнх нь Техко компани болжээ. За Техко гэж ямар компани юм бэ? Вебсайт руу н ороод харсан. Түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг. За төрийн өмчт байжгаад хувьчлагдсан ийм компани юм байна. 25 оны 9 дугаар сарын 5-ны өдөр компаниг хэлбэрийг өөрчлөх юм хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарсан юм байна. За тайлангийг харъя. 25 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангийг хэдүүлээд гол тоо мэдээллүүдийг харъя. За 20.2 тэрбум төгрөгийн нийт хөрөнгийн дүнтэй. За үндсэн хөрөнгө 13.7 тэрбум төгрөг. За нийт төр төлбөрийн дүн 130.3 сая төгрөг. Тэгэхээр бараг өргүү шахуу. За 130 сая төгрөгийн өөр нь юу юм? 38 сая төгрөгийн дансны өөр байна. За 19 сая төгрөгийн татварын өөр байна. 29 сая төгрөгийн ногдол ашигын өглөг байна. За ийм л өр төлбөрүүд байна. За тэгвэл хэдийн хэмжээний орлого ашигтай ажилладаг компани вэ? За 24 онд 4 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан. За 270 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан юм байна. Тэгвэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 2 тэрбумын орлоготой 100 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. За яг үйл хөдлөх түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг компани хувьд гэж харах юм бол цэвэр ашигын марж бол маш бага байна те. 25 оны эхний хагас жилийн хувьд бол нэг 5 орчим хувьтай, за түрүү жилийн хувьд бол нэг 7 орчим хувьтай л байна. Өөрөөр хэлбэл эднийх 100 төгрөгийн орлого олоод энэ жилийн 1-6 сарын байдлаар авч үзэхэд 5 төгрөгийн л цэвэр ашиг олж байна гэсэн үг. Уг нь бол яг 100% түрээсийн үйл ажиллагаа ийм эрхэлдэг компани гэж үзэх юм бол за хамгийн томд бол нэг цалингийн зардал гарч байгаа байх. За иймэрхүү юм компани ингээд хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон юм байна. За 24 оных нь үйл ажиллагааны тайлангийг харж явж байгаад бас энд нэг анхаарал татгууцах юм уу да. Нэг ийм зүйл байсан нь Анкар төвийг нийгмийн хариуцлагын хүрээнд 24 оны 5 дугаар сараас 11 дугаар сарын 1 хүртэл Тэнгэр телевизэд үн төлбөргүй түрээслүүлсэн гэсэн нэг юм өгүүлбэр байх юм. За тэгээ та бүхэн ямар компани байсан тухай сонирхох юм бол за вебсайт руу н ороод харах боломжтой юм байлээ шүү. Одоо хувьцааныхаа мэдээг хүргэе. За 12 дугаар сарын 1-ээс 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд 11.7 тэрбум төгрөгийн юм хувьцааны арилжаа явагдсан байна.
За хамгийн их идэвхтэй арилжаалагч үнцаас өмнөний дүнгээрээ нэгт Инвестгор 741 сая төгрөг, хоёрт Хаан банк 539 сая төгрөг, гуравт Мон Логистик 500 сая төгрөг, дөрөвт нь MJL Aqua 397 сая төгрөг, тавт нь Ард санхүүгийн нэгдэл 184 сая төгрөгийн тус арилжаа явагдсан байна. Хамгийн их өсөлт үзүүлсэн үнцаас өсөлтийн дараалалаар топ 5 гэвэл нэгт Дархан хөвөн 32%-аар, хоёрт Төшиг уул 32%-аар, гуравт Мик Холдинг 26%-аар, дөрөвт Ариг гал 25%-аар, тавт нь Люкс Занадо Групп 15%-аар тус өсөлт үзүүлсэн байна. За эсвэргээр хамгийн их бууралт үзүүлсэн 5 үнцаас бууралтын дараалалаар нэгт Монгол шилтгэн 15%, хоёрт Ногоон хөгжил үндэсний нэгдэл 14.5%, гуравт нь Хөвсгөл алтан дуулга 13%, дөрөвт нь Улсын их төлбөр 10%, тавт нь Айт улс 8%-аар тус буурсан байна. За хамтын хөрөнгө оруулалтын сангийн хувьд үндэсний хөвчлөлийн сан өмнөх 7 хоногоос бараг өөрчлөлтгүй 0.2%-аар буурч 94.5 төгрөгөөр хаагдсан бол мандал ирээдүйн өсөлт мөн өөрчлөлтгүй шахуу 0.4% өсөлт үзүүлж 934 төгрөгөөр тус хаагдсан байна. Мандал ирээдүйн өсөлтийн хувьд 35.4 сая төгрөгийн, үндэсний хөвчлөлийн сангийн хувьд 2.7 сая төгрөгийн тус арилжаа явагдсан байна. За та бүхэн сонирхол үзээрэй. Би 5 толгой хувь цайд компани сүүлийн 5 жилийн тоо мэдээлэлээр үндэслээд 25 оны жилийн борлуулалтын орлого, цэвэр ашиг, за тэгээ энэ хоёр дээр үндэслээд мөн сүүлийн 5 жилд цэвэр ашигынхаа хэдэн хувийг ногдол ашиг болгон тарааж байсан бэ гэж үзээд нэг ч хувьцаанд тарааж болох ногдол ашигын таамга та бүхэнтэй хуваалцах зорилгоор бичлэг болон оруулсан байгаа. Тэр бичлэгийг үзэж сонирхоорой.